За ингээд за дараагийн тулаан эхлэх гэж байна. За энд одоо онц сонирхолтой тулаан болох гэж байна да. За энэ рингний хөхүүлэн одоо энэ улаан булангаас энэ хөхөмсгөлтэй гараа цаашаа өрж байгаа тамирчин бол дорж дэрмийн мөнх баясгалан гэдэг тамирчин байна. Энэ бол шанц доожны тамирчин. Энэ бас нэлийн алдартай тулаанч гарч ирсэн байна. За шанц доожны мөнх баясгалан бол 2004, 2005, 2007 оны самбо жудо бүхэн улсын аварга, олон улсын хэмжээний мастер цолтой 2007 онд Киргизийн Бишкек хотноо болсон жижүцүү бүхийн Азийн аварга, 2008 онд Оросын холбооны улсын Санкт-Петербург хотноо болсон самбо бүхийн дэлхийн аварга шалгуур тэмцээний мөнгө медальтай, 2005, 2007 онд Чехийн Праг хотноо болсон байлдааны самбогийн дэлхийн аварга шалгууруулах тэмцээний хошоо мөнгө медалийг хүртэж исэн Оросын холбооны улс Франц улсууд болдог олон улсын байлдааны самбын тэмцээний алтан мөнгө медальтай, Япон, Гонконг, Хятад, Макаод болсон мэрэгжлийн тулаануудад 6 удаа тулалдаж 6 яалсан ийм шилдэг тулаанч байна. За одоо энэ баруун гарн дээрээ шивээс хийсэн хөхөмсгөлтэй тулж байгаа тулаанч бол одоо миний саяын танилцуулсан дорж дэрмийн мөнх баясгалан юм аа. За мөнх баясгалантай тулдаж байгаа Цэрэн дашийн аз жаргал бол Монголын үндэсний үеийн хамгаалах хурлын холбооны тамирчин, үндэсний үеийн хамгаалах хурлаг Монгол зоо тэмцээний 2007 оны улсын аварга шалгуур тэмцээний хүрэл медальтай, биеийн өндрөл 180 см, 83 кг-ийн жинтэй 22 настай урьдчилсан тулаанд бол цагдаагийн ерөнхий газрын эрүүл сүлүүбийн тамирчин Эрдэнэ очрыг хүн цогтоор буулгаж авч энэ тулаанд одоо шилдэг дөрөв шалгаран үлдсэн ийм тулаанчаа. За ингээд хоёр тамирчны тулааныхаа тайлбартаа орё. За алтан гэрэл агш одоо сайхан ярих баха. За хоёр тамирчин бол нэлээд их төвтэй сайн үзэж байна. Дайчин. Аль түрүүний манай нөгөө Ирвэнийгээ хинаад байсан биш. Одоо ерөнхийдөө ер нь одоо ингээд үзэл дуусах гэсэн байр та. Одоо шүүж байгаа манай инх тогтох ахмад манай цагдаагийн ерөнхий газрын манай тусгай хэлтсийн бүлгийн дарга байсан. Сая Оросын актив сурж төгсөж ирээд одоо ингээд